Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалт 3 жил тутамд болдог бөгөөд энэ жилийн шалгалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг явуулж 557 байцаагчийг шинээр болон эрх сэргээх шалгалтанд хамруулжээ. Үүнээс Баруун аймгийн хэмжээнд 98 байцаагч улсын байцаагчийн эрх олгох шалгалтанд оролцсон юм а. Тэгвэл улсын байцаагчийн шалгалтын өмнө байцаагч ажилтнуудын мэрэгжлийн ур чадвар мэдлэгийг сорих, дээшлүүлэх болоод харилцан туршлага солилцох, шин санал санаачлагыг дэмжиж нэвтрүүлэх зорилгоор нийгмийн даатгал миний мэргэжил сургалтыг Баруун бүсийн тулгууртаа Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд эрүүл мэндийн нийгмийн даатгалын тухай хуулийн агуулга, чиглэл, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, хууль тогтоомжийн шинжилсэн найруулгын хэрэгжилтийн талаар асуулт хариулт өрнүүлж, улсын байцаагчийн шалгалт өгөхөд анхаарах асуудлаар арга зүйн мэдээлэл зөвлөгөөгч ажилласан юм а. За энэ шалгалтын онцлог юу вэ гэхээр давхар ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж байгаа. За ажил мэргэжлийн уралдаан маань мөн одоо байцаагчийн шалгалтанд бэлтгэхээс гадна иргэдэд одоо нийгмийн даатгалын үйлчлэгийг үзүүлэхэд анхаарах асуудлыг манай хүмүүс өөрсдөө сондлонгоос нь харж яаж сайжруулах вэ? Ямар асуудлууд тулгамдж байна вэ гэдгийг илүү одоо өөрсдөө эргэлхийлсэн юм тэмцээн уралдаан болж байгаа. За тэмцээн маань бол нэлээд том одоо бас шагналтай байгаа. За нэгдүгээр ярианд орсон хэлцийн ажилтан бол Япон улсад олон улсын одоо яг тэтгэврийн талаас, нийгмийн даатгалын талаас олон улсад жишг болсон энэ орны туршлагыг судлана. Манай JICA-гийн Шинрай төсөл хэрэгждэг. За хэлцийг бол 3 сая төгрөгөөр шагнахаар ийм одоо юутай байгаа. За 2 дугаар ярианд орсон одоо баг бол Солонгос улсын тэтгэврийн одоо даатгалын байгууллагатай танилцсан 2 сая төгрөгийн одоо дэмжлэгтэй. 3 дугаар ярианд орсон одоо баг бол Бурайд улсын тэтгэврийн даатгалын байгууллагатай танилцах. За сая төгрөгийн урамшуултайгаа. Тэгээ бид бас энэ байцаагч нарынхаа ажилдаа итгэлийг бий болох, өөрийнхөө мэрэгчлэр бахархах, дээрээс нь улсын байцаагчийн шалгалтанд бэлтэх. За тэгээд мөн одоо иргэд даатгуулагчтай илүү одоо чанартай хүртээмжтэй үйлчлэх. Одоо ийм зорилгыг агуулснараа энэ удаагийн сургалт, тэгээд энэ удаагийн шалгалт, энэ удаагийн ажил мэргэжлийн уралдааны онцлог үүнд оршиж байгаамаа. Нийгмийн даатгалын байгууллага нь 31 салбар нэгжээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 1500 гаруй ажилтнтай юм а. Өнгөрсөн онд нийтдээ 1.4 их 80 төгрөгийн шимтгэлийн орлогыг бүрдүүлэн дагварцсан тоогоор 6 сая гаруй иргэнд 30 төрлийн тэтгэврээр тэтгэмжид тусламж үйлчилгээг хуулийн хүрээнд үзүүлсэн байна. Тэгвэл цаашид ажил олгогч даатгуулагчдаа үйлчилгээгээ түргэн шуурхай хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор олон ажлыг шатараатайгаар зохион байгуулж байгааг нь тодруулбал энэ жилиг бид цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгоод зарлцсан. Энэ чиглэлээр маш олон үйлчилгээнүүд бол иргэдэд шууд хүрч байгаа. Гар утасны аппликейшн бол нэвтэрсэн. За өөрийнхөө шимтгэл төлөлтийн мэдээнүүдийг авч чадчихээн. Тодорхой хэмжээний үйлчилгээнүүдээ бол бас одоо илүү иргэдэд ойртуулах чиглэлийн ажлуудыг бол бид хийгээ явж байна. За тэтгэврийн процессыг бол бид өөрчилсөн. Тэгээ иргэдэд бас төдийлөн энэ маань ойлгомжгүй байж болно. Яагаад тэгэхээр нэг хүний гараар таны тэтгэвэр бодогдож, нэг хүний гараар та тогтоолгож, нэг хүний гараар авах тэр цаг бол нэгэнтээ ард үлдсэн. Яагаад тэгэхээр бид шат дараалж одоо хийх тодорхой хэмжээнд бас хяналтыг сайжруулж байгаа гэсэн үг. Энийг бол хийсэн байгаа. За тэгээд одоо утгагүй энэний дагаад бас үйлчлэгээ маань илүү иргэдэд ойртож байгаа. 30 хоног тогтдог байсан тэтгэврийг 14 хоногт тодорхой хэмжээнд материал нь бэлэн болсон тэтгэврүүдийг бол бид 2 хоногт гаргадаг юм болсон. За удахгүй тэтгэмжийн процессын өөрчлөлтийг хийж байна. Тэтгэмж гэхээр та бүхэн бас мэдж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж авна гэхээр яг хэдэн төгрөг орохыг бол мэдтгүү. Нөгөө гар утасны аппликейшнээр дамжуулаад та ажилгүй болсон тохиолдолд хэдийн хэмжээний мөнгийг та тэдний хугацаанд авах нь гэдэг бол ойлгомжтой болно, тийм ээ. Тэгэхээр аль болохоор ачааллууд багасах, иргэдэд илүү одоо түргэн шуурхай байх энэ чиглэл дээр бол анхаарч байгаа. Нийгмийн даатгалын байгууллага нь өнгөрсөн онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, тэтгэвэр авч банкаа сонгох боломжтой болсон, ажил олгогчдод шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон, нийгмийн даатгалын санд төвлөрөх хадгаламжийн хүүгийн орлогыг нэмэгдүүлсэн, малчин даатгуулагч 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон зэрэг бодит үр дүн бүхий ажлуудыг хэрэгжүүлсэн байна.